Сайн мэцхан үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн ихэнх мэдээллийн хурангуйд анхаарал хандууллаа. Хөвсгөл аймгийн Жаргаланд шинэ дээр мөрөн чиглэлийн 157 км босоо тэнхлэгийн авто замын ажил эх хонд эхэлнэ. 2026 оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулиудыг танилцуулж байна. Эдийн засгийн булангаар үүсмэл үнэт цаасны зах зээлийн талаар дэлгэрэнгүй хүргэнэ. Өөрийгөө буруугүй гэж мэдгдсэн Николас Мадурогийн дараагийн шүүх хурал 3 сард товлогдлоо. Францын тэргуун хатагтайг цахим орчин дэглэсэн хэрэгт 10 хүнийг буруутгажээ. Ерөнхий сайд зандагчдэр Хөвсгөл аймгийн шинэ өдөр сумын иргэдтэй уулзлаа. Архангай Завхан аймгийн Хилийн Загс, Солонготын давааны яамнаас Хөвсгөл аймгийн Жаргаланд шинэ өдөр мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг жилийн дараа эхлүүлэхээр болсныг ерөнхий сайд танилцууллаа. Онгон дагшин байгаль өв соёл тээгчдийн үлгийн нутаг, аялал жуулчлалын алтан гурвалжин гэж нэрлэдэг 3 аймгийн нэг. Хөвсгөл аймаг өнгөрсөн 6-аас 10 сард гадаад дотоодын нийт 157,562 жуулчин хөлөө авчээ. Тусан аймаг нь 137,000 хүн амтай засгийн газраас аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөснийг ерөнхий сайд онцоллоо. Хөвсгөл аймгийг өнгөрсөн он зорио ирсэн 150,000 гадаад дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авцамаар зорчиж аялал зугаалтгаа. Тиймээс эсрэг уурсгал бүхий 157 км авцам барихаар төлөвлөжээ. Ерөнхий сайд мөн Хөвсгөл аймгийн шинэ өдөр суманд ажиллаж иргэдийн санал хүсэлттэй танилцлаа. Тус сумын иргэд хатуу хуучилттай авцамтай болохыг 22 жил хүлээсний эцэст 2004 оноос хойш яригдсан энэ ажил эх хонд биелэлээ олохоор болжээ. За эрчим хүчний хангамжийн техник эдийн засгийн үндслэлийг завхны досон цэнгэл сумаас захилгаан татах шугамын зураг төсвийн ажил гарсан эрчим хүчний яамн дээр тодруулж магадalж байгаа юм байна. Эрчим хүчний яамнаас 35 шугам дэд станц татах нь ашигтай байх нь уу? Үр дүнтэй орон нутгийн иргэдэд үр дүнтэй байх нь уу? Аль эсвэл сэргээгдэх эрчим хүч нар салхины станц байгуулах нь илүү үр ашигтай байх нь гэдгийг судалж байгаа. За ингээ энэ судалгаа төсвийн ажил хийгээд ирэхээр аль нэг шийдлийн гарна. Харин аймагаас зураг төсөв гаргацсан бол зураг төсвөө хийлгээд сангийн яам эрчим хүчний яамд яаралтай ирүүлэх хэрэгтэй. За ингээд энэ эрчим хүчний сайдын багц дээрээс бид эрчим хүч цахилгааны багцаас тодорхой түвшинд эхний ээлжинд шийдэх боломжийг эрэлхийж энэ ондоо эхлүүлье. Шинэ өдөр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авцамаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ. Хөвсгөл аймгийн шинэ өдөр сум бол усны дутагдал бол нэлээдгүй гарч байгаа. За тэгээ 2-3 газар чим хөвцөөрөн байгуулах зураг төсвийг бол боловсруулсан. За тэгээд одоо энэ жил бол нөхдийн гол дагуугаа бол хөвцөөрмийн зураг төсвийг боловсруулад шинжлэх ухааны газар зүйн геологийн хуралдангээр бол хийлгсэн зураг төсвийг бол танд өргөн байрыг. Ерөнхийдөө одоо галт шинэ өдөр Жаргаланд завхны их уул сумын одоо эрчим хүчээр хангадаг 35 кW-ийн дэд станц бас манай суманд байрладаг. Одоо энэ бол бас ачаалаад авахгүй хязгаарлалтууд бас маш их хийгдэж байгаа. Энэ дээр бас та бүхнийг бас ингэж гарлаа хандуулж бас өргөтгөлийн ажлыг бас шийдвэрлэж ихийг та бүхнээсээ бас хүсье. Нин нөгөөдөө шулуухан хэлэхэд сумын төвд байгаа амьдарч байгаа ард иргэд телевиз ариатайгаа үзэж чадахгүй байна. Ус услагч нь ажиллахгүй байна. Зам дагаж хөгжил ирнэ гэдгээ жуулчид жилээс жилд нэмэгдэж сум орон нутгийн иргэд аж ахуйн нэгжийн ашиг орлого өснө. Тэгвэл эрчим хүчний асуудлыг энэ онд эрчимжүүлж шийдвэрлэхээр болсон гэж засгийн газрын тэргүүн хэллээ. Энэ он гарснаар хэд хэдэн хууль хэрэгжиж эхлэв байна. Ялангуяа төсөв, эдийн засаг, нийгмийн хамгаалал, замын хөдөлгөөний зохицуулалт зэрэг олон салбарт хууль эрх зүйн зохицуулалтууд шинээр мөрдөгдөж эхэллээ.
Эдгээр хууль эрх зүйн шин зохицуулалтууд нь манай улсын хөгжлийн бодлого 2026 оны төсвийн сахилга бат иргэдийн нийгмийн баталгаа салбарын зохицуулалтад шууд нөлөө үзүүлэхээр байгаа юм. Энд эдгээр хууль тогтоомжуудын талаар багслан танилцуулж байна. Хиймэл оюунд суурилсан хяналтын системээр авто замын хөдөлгөөний зөрчилд торгуул ногдуулах ажил хэрэгжиж эхэлсэн нь Улаанбаатар хотын иргэн бүрд хамааралтай болоод байна. 2024 болон 2025 онуудад нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл дохиотой уулзурт 1606 хиймэл оюун бүхий AI камер суурилуулсан байдаг. Ингэснээр шинэ он гарснаар 10 төрлийн зөрчилд торгуул ногдуулах зохицуулт хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Өнгөрсөн намрын 3 сарын тэмцлийн үр дүнд багш нар үндсэн цалингаа 50%-аар нэмүүлэх, 2026 он гарснаар 26% нэмүүлэх шийдвэр гаргуулсан. 2026 оны төсвийн тухай хууль ийхүү хэрэгжиж эхэлснээр багшийн үндсэн цалин 2.8 сая төгрөгт хүргэх эхний шатны цалингийн нэмэгдэл бодит болгох эхлэл тавигдлаа. Энэ он эмчнэрийн цалин 30%-аар нэмснээр одоогийн авч буй 1.1 сая төгрөг 2 сая 40 мянган төгрөг болох юм. Түүнчлэн залуу эмчнэрийн цалин 1.4 сая байгааг 1.9 сая төгрөг болох нь. Цаашид үе шаттай 75% нэмж 2026 онд багтаан 3 сая төгрөгт хүргэнэ. Монгол улсын 2026 оны төсвийн тухай хууль, нэмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр анхны тасны тэтгэврт 80 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Үндэсний баялагын сангийн 2026 оны төсвийн тухай хууль 1-р сарын 1-ээс хэрэгжиж байна. Үндэсний баялагын сангийн тухай хуулиар ирээдүй өв сан, хөгжлийн сан, хуримтлалын сан гэсэн 3 сантай болсон. Хуримтлалын сан нь уул уурхай, төрийн эмчит хувьцаат компаниудын 34% хүртэлх ноогдол ашигаас бүрддэг. Энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах юм. Он гарснаар онцгой байдлын аль багштын албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 30% байсан нь 40 болж нэмэгдлээ. Мөн төрийн албан агч 36 сарынхаа тэтгэмжээ авч амжилтгүй нас барсан тохиолдолд тухайн албан агчийн тэтгэмжийг өр өгөхд хань ижилд нь өвлөдөг байх зохицуулалт хэрэгжиж эхэлж байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл, хувьцаа, бондоос давж үнийн хэлбэлцлийг боломж олгодог үүсмэл үнэт цаас зэрэг эрсдэл удирдах шинэ хэрэгслүүдээр тэлж байна. Энэ удаагийн эдийн засгийн болондоо бид энэ зах зээлийг дэлгэрэнгүй тайлбарлуулна. Үүсмэл үнэт цаасны зах зээл гэдэг нь үндсэн хөрөнгө. Жишээ нь хувьцаа, бонд, валют, бараа бүтээгдэхүүн гэх мэт үн ханш, индекс, хүү зэрэг үзүүлэлтэд суурилсан гэрээ хэлцэл буюу үүсмэл үнэт цаасны зах зээлийг хэлнэ. Тэгвэл үүсмэл үнэт цаас гэж юу вэ? Үүсмэл үнэт цаас нь өөрөө шууд үн цэнтэй биш бөгөөд үнэн тодорхой нэг хөрөнгийн үн ханшаас хамаардаг гэж үздэг. Үүнд futures буюу ирээдүйд тодорхой хугацаанд тодорхой үнээр хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ. Опцион буюу тодорхой хугацаанд тодорхой үнээр хөрөнгө худалдах, худалдан авах эрх. Swap буюу хоёр тал тодорхой хугацаанд мөнгөн урсгал хүү гэх мэт зүйлсийг солилцох гэрээ. Ерөнхийдөө үүсвэл үнэт цаасны зах зээл нь хөрөнгө оруулагчдад эрсдлээ удирдах, хөрөнгө оруулалтын боломжоо өргөжүүлэх, зах зээлийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл юм. Гэхдээ энэ зах зээл нь өндөр эрсдэлтэй тул мэдлэг туршлага шаарддаг. Манай улсын хувьд гэвэл 2022 оноос эхлэн Монголын хөрөнгийн бирждээр MSCI индексийн futures гэх туршилтын бүтээгдэхүүнийг арилжиж эхэлсэн. Энэ нь Монголын хөрөнгийн биржийн топ 20 индексийн хөдөлгөөн суурилсан гэрээ бөгөөд хөрөнгө оруулагчид индексийн өсөлт бууралтаас ашиг олох, эрслээ хээжлэх боломжтой болсон. Харин одоогоор опцион гэрээг туршилтаар нэвтрүүлэх судалгаа, бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд аль биесээр арилжаалагдагүй байна. Цаашдын хөгжлийн төлөвийг нь харж үзвэл санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж нь үүсмэл үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгүй болгох, олон улсын жигт нийцүүлэх чиглэлээр ажиллаж байна гэж мэргэжилтнүүд үздэг байна. Ирээдүйд опцион, swap зэрэг олон төрлийн үүсмэл үнэт цаас гаргах, арилжаалах боломжтой болно. Мөн үүгээрээ хөрөнгө оруулагчид болон брокер дилерүүдийн мэдлэг туршлагыг нэмэгдүүлэх сургалт, сурчлагаа идэвхжиж байна. Арилжааны системийг олон улсын жигт нийцүүлэн шинжлэх, автоматжуулах ажлууд хийгдэж байгаа бөгөөд ерөнхийдөө Монголын хөрөнгийн бирждэр үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжлийн ихэнх шатанд авч байгаа ч futures гэрээг туршилтаар амжилттай арилжиж эхэлсэн цаашид энэ зах зээл өргөжих, олон төрлийн бүтээгдэхүүн бий болгох, хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх боломжийг нээж байна. Гэхдээ энэ зах зээл нь өндөр эрсдэлтэй тул оролцогчдын мэдлэг, туршлага зохицуулалтын орчин чухал хэвээр байна. Тэгвэл Монгол үүсмэл үнэт цаасны зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жигт нийцүүлэхэд дараах үндсэн алхмуудыг хийх шаардлагатай байх нь. Үүнд нэгдүгээрт олон улсын стандарт туршлагыг судлах, нэвтрүүлэх. Олон улсын санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудын стандарт зөвлөмж туршлагыг судалж үндэсний хууль журманд тусгах. Хөрш болон бүс нутгийн хөгжингүй зах зээлүүдийн жишээ нь Сингапур, Хонконг, Өмнөд Солонгос, Австрали гэх мэт эрх зүйн зохицуултыг харьцуулан судлах. Хоёрдугаарт үүсвэл үнэт цаасны тухай тусгай хууль дүрэн боловсруулан шинжлэх. Үүнд үүсвэл үнэт цаасны тодорхойлолт, төрөл арилжааны журам, эрсдлийн удирлаг, крилинг тооцооны үйл ажиллагааг наривчлан зохицуулсан тусгай хууль дүрэн боловсруулж батлах. Одоогийн үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох дүрм журмуудыг шинжлэх, нэмэлт өөрчлөлт оруулах. Гуравдугаарт
Крилинг тооцооны байгууллагын зохицуултыг сайжруулах. Үүсвэл үнэт цаасны арилжаанд оролцогч талуудын үүрэг хариуцлага эрсдлийн удирдлагын механизмыг тодорхой болгох. Крилинг тооцооны байгууллагын үйл ажиллагааг олон улсын стандарт, жишээ нь CPMI, IOSCO-ийн PFMI стандартад нийцүүлэх. Дөрөвдүгээрт маркет мейкер институцийн оролцогчдын эрх зүйн орчныг бүрдүүлэх. Маркет мейкер хедж фонд, хөрөнгө оруулалтын банк зэрэг институцийн оролцогчдын эрх зүйн статус, үүрэг хариуцлагыг тодорхой болгох. Тавдугаарт эрсдлийн удирдлага ил тод байдлыг хангах. Арилжааны эрсдлийг бууруулах ил тод байдлыг хангах мэдээллийн ил тод байдал тайлгналын стандартыг олон улсын жишгт нийцүүлэх. Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зах зээлийн манипуляц, дотоод мэдээлэл, ашигладагтай тэмцэх зохицуултыг боловсронгуй болгох. 6 дугаарт сургалт сурчлагаа олон нийтийн оролцоог дэмжих. Хууль дүрм, шинжлэхдийн зэрэгцээ, зах зээлийн оролцогчдод зориулсан сургалт мэдээлэл, сурчлагыг тогтмол зохион байгуулах. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх. 7 дугаарт технологийн дэд үтцийг хууль журмаар дэмжих. Арилжааны систем, крилинг, тооцооны технологийн шинжилгээг эрх зүйн хүрээнд дэмжих, цахим гарын үсэг, блокчейн зэрэг технологиг ашиглах боломжийг нээх. Харин сул тал нь гэвэл үүсвэл үнэс цаасан зөвхөн хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлж, эрсдлийг өдөрдох хэрэгсэл болохын зэрэгцээ буруу ашиглавал санхүүгийн зах зээлийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж болзошгүй. Ерөнхийд нь харуул үүсвэл үнэс цаасны зах зээлийн хөрөнгө оруулагчдад эрсдлээ удирдах, зах зээлийн хэлбэлцэлд бэлтгэлтэй байх, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх бодит хэрэгсэл болдог. Монгол улсад фьючерс гэрээг туршилтаар амжилттай арилжиж игсэн энэ зах зээлийг цаашид өргөжүүлэх боломж байгааг харуулж байна. Товчхондоо Монголын үүсмэл үнэс цаасны зах зээл бол ирээдүйн боломж ихтэй ч болгоомж, зохицуулалт, мэдлэгдэр суурилж хөгжүүлэх ёстой нарийн салбар юм. Энэ суурийг зөв тавьж чадвал дотоодын хөрөнгийн зах зээл илүү гүнзгий, илүү үр ашигтай түвшинд хүрэх нөхцөл бүрдэх юм. Хотын авто замын сүлжээ нийтийн тээврийн дэд бүтцийг өргөдгөх, шинжлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхгүй тохиолдолд Улаанбаатар хотод 2030 он гэхэд автомашины дундаж хурц 5 км/цагт хүрч замын төвжирлээс үүдэлтэй эдийн засгийн хохирол цаашид нэмэгцээр байх тооцоолол гарчээ. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр Зослонгийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл мөн Сүхбаатарын талбайгаас Яармаг буюу архивын ерөнхий газар чиглэлд нийтийн тээвэр болон хувийн автомашинаар зорчиход иргэд дунджаар 2-3 цаг зарцуулж байна. Ийм нөхцөл байдалд хотын нийтийн тээврийн бүтцийг шин шатанд гаргах стратегийн шийдэл болгон Улаанбаатар тарамвай төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг хэрэгжүүлснээр хотын хойд бүс болох Зослонгийн бүсийг Сүхбаатарын талбайтай холбох тарамвайн шугамар 29 минут зорчих боломж бүрднэ. Харин Сүхбаатарын талбайгаас Яарамгийн бүс буюу архивын ерөнхий газар чиглэлд 37 минут зорчдог болох юм. Улмаар хотын авто замын ачаалал бодиттой буурна, иргэдийн өдөр тутмын зорчих хугацаа хэмнэгдэх юм. Түүнчлэн агаарын бохирдол дуу чимээний сөрөг нөлөөллийг бууруулах нөхцөл бүрдэнэ гэсэн тооцоололтой байна. Монгол улсад жуулчлах цахим виз 95.7%-тай олгогджээ. Гадаадын иргэн харьяатын газраас 2025 онд нийт 129 мянга орчим визийн зөвшөөрлийг хүсэлт хүлээн авснаас 96.9% нь виз олгосон байна. Харин 3.1% буюу 4004 иргэн татгалцсан байна. Олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байна. E-виз сегмент системээр 75 улсын 85690 иргэн цахим виз олгожээ. Харин 3913 иргэнд виз олгох татгалцсан бөгөөд жуулчлалын цахим визийн олголт 95.7%-тай байна. Виз олгохоос татгалцсан хүсэлтийн дийлэнх нь өмнө нь визийн зөвшөөрөл олгохоос татгалцсан хугацаа дуусаагүй. Мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байжээ. Европын комиссийн шингээний визийн албан статистикээр богино хугацааны аяллаа визийн олголт дунджаар 85, Америк нэгдсэн улсын төрийн департаментийн цагаачлалын бус визийн олголт 70-75, Их Британийн төр иргэжийн визийн олголт 80 орчим хувьтай. Тэгвэл Монгол улсын жуулчлалын цахим визийн олголт 95.7%-тай байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Монгол улсын гадаадын иргэдийн зорчих зорилгоос хамаарна дипломат, албан хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх, суралцах, гэр бүл цагааж, хувийн шашны болон төр иргэжсэн 64 ангиллаар виз олгодог. Үүнээс гадаадын иргэн харьяатын газар 58, гадаад харилцааны яам 6 ангиллын визийг олгож байна. Та бүхэн дотоод улсын үйл явдлыг хүргэлээ. Үргэлжлээ 7 улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Сабацны зөвштэй төвцөн мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Эхний мэдээг хүргэе. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарын шүүх хурлын эхний сонсгол Нью-Йорк хотын өмнөд дүүргийн холбооны шүүхэд даваа гарагт боллоо. За 40 орчим минут үргэлжилсэн энэхүү сонсголын эхэнд Николас Мадуро өөрийгөө гин буруугүй, за мөн ёс журамтай
хүн гэдгээ хэлж за урдын адил Венесуэл улсын хууль ёсны төрийн тэргүүн хэвээрээ байгаа хэмээн мэдгэгдсээс гадна мөн өөрийгөө дайны олзлогдогч хэмээн тодорхойлж нэрлсэн байна. Мадуро болон түүний эхнэр Силвиа Флорес нар Америкийн тулгарсан олон төрлийн ялыг хүлээн зөвшөөрөлгүй. За өөрсдөө хард амих болон зэвсгийн 8-ны хэрэгт огтхонч холбоо хамааралгүй хэмээн ам өчөг өгсөн бөгөөд тэд шүүх хурлын үйл явцыг чихвчээр шууд орчуулгатаагаар сонсон шүүх хуралд оролцсон байна. За тэд гартаа гавгүй байсан ч хөлдөө дөнгө зүүсэн байдалтай оролцлоо. Мадурогийн эхнэр Флоресийн өмгөөлөгч хэлснээр мөн тэрээр Америк нэгдсэн улсын цэргийн халдлагын улмаас гэмтэл авсан учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон гэж мэдгдсэн байна. За Америк нэгдсэн улсын зүгээс Николас Мадурог мансууруулах бодистой холбоотой терроризмын хувилд аныг зохион байгуулсан, кокаины хууль бус 8 хийсэн, зэвсэг болон устгах төхөөрөмж эзэмшилсэн хэмээн буруутгаж байгаа юм а. За тэгвэл Николас Мадуротой холбогдох шүүх хурлын дараагийн сонсголыг 3 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар товлож, за тэр хүртэл Мадуро эхнэрийн хамт Нью-Йорк хотноо урьдчилан саатуулах төвд хоригдсон хിവэрэ байхаар болж байна. Мадурогийн өмгөөлөгч төлөөлөгч нарын зүгээс түүнийг төрийн тэргүүний халдшгүй эрхтэй учраас Америк нэгдсэн улсын эрхөө баримтчилгаа хууль бус болсон гэж давж заалтахаар төлөвлөж байгаа бол Америк нэгдсэн улсын эрх баригчид Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм а. За шүүх хурлын үеэр Мадурогийн өмгөөлөгч нар одоогоор барьцаагаар суллуулах хүсэлт гаргах бодлого байгааг мэдгдсэн боловч цаашдаа ийм хүсэлт гаргах боломжийг мөн үгүйсгээг байна. Сонирхуулахад Мадурогийн шүүх хурал явагдсан энэхүү танхимд одоогоос хэдхэн сарын өмнө рэпер Шон Диди Компсийн ял авч байсан яг энэ хүү танхимд Мадурогийн шүүх хурал явагдсан байна. Дараагийн мэдээллийг хүргэе. Өмнө солонгосын ерөнхийлөгч Ижемионы бүгд найрамдах хятад ард улсад хийж буй албан альчлал даваа гарагт эхэлсэн байна. За тэрээр Бээжин хотноо бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпинтэй уулзаж хэлэлцээ хийжээ. 90 минут үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Ижемион умар солонгостой яриа хэлэлцээгээс сэргээхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцаж Пхеньяны зүгээс хэлэлцээ хийх ямар ч шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа өнөө үед умар солонгосыг хэлэлцээний ширээний ард суулгахын тулд бүгд найрамдах хятад ард улстай хамтран ажиллах нь чухлыг онцолж солонгосын хойгт инх тайван тогтоох арга замыг судлахаар тохиролцсон талаар өмнө солонгосын ерөнхийлөгчийн албаны зүгээс мэдээллээ. Хоёр улсын удирдагч нар мөн жил бүр уулзалт хийж харилцан итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн инх тайван доктортой байдлыг дэмжих зорилгоор батлан хамгаалах яамт хоорондын харилцаа солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон байна. Уулзалтын үеэр мөн хоёр улсын хамтран хяндаг шар тэнгис дэх далайн түр бүсэд хятадын талын суйрлуулсан ган бүтээцүүдтэй холбоотой асуудлууд, за мөн дээр нь соёлын солилцоо, худалдаа, аял жуулчлал зэрэг олон салбарын талаар хэлэлцэж, улмаар хоёр улсын хооронд хамтын ажиллагааны 9 гэрээг байгуулжээ. Хятадд хийсэн анхныхаа альчлалын үеэр өмнө солонгосын ерөнхийлөгч хятадын удирдагч Ши Жинпинтэй хийсэн түүний уулзалт нь 2026 оныг өмнө солонгос хятадын харилцааг бүрэн сэргээх эхний жил болгох чухал боломж болно гэж найдаж байгаа мөн мэдэгдсэн байна. Сүүлийн мэдээллийг хүргэе. Францын тэргүүн хатагта Брижит Макроныг цахим орчинд дээрлэгсэн гэх хэрэгээр Парисын дээд шүүхээс 10 хүнд ял оноосон байна. За эдгээр 10 хүний нэг нь шүүх хуралд ирээгүй тул 6 сар хорих ял оноож, бусдад нь 8 сарын тэнцэн харгалзах ял өгч заримийнх нь цахим хаягийг хязгаарлах шийтгэл оноожээ. Францын тэргүүн хатагтаа хүүс Бэлгийн чиг баримжаатай холбоотой худал мэдээлэл тараасан. За хорон сөрөг сэтгэлдлүүдийг цахим орчинд үлдээсэн. За хосуудын 24 насны зөрүүг доромжилж тэднийг цахим орчинд дээрлэгсэн гэх үндслээр дээрх хүмүүст ял оноосон бөгөөд Брижит Макроны хүүсээ солиулж эмэгтэй болсон гэх мэдээлэл Эммануэль Макроныг 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш цацагдаж эхэлсэн бол ял аваад байгаа дээрх хүмүүстэй холбоотой энэ худал мэдээлэл анх 2024 онд цахим орчинд нийтлэгдэн цацагдаж байжээ. Хэдийгээр давж заалах шатны шүүхээр тэднийг цагаатгсан ч Макроны гэр бүл уг хэргийг дээд шатны шүүхөж хэлж үзснээр энэхүү буруутнуудад ял ороосон байна. Үзэгч та бүхэнд олон улсын мэдээ хүргэлэн анхаарлаа хандсан баярлалаа. Төв зэг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандсанд баярлалаа. Баяр таа.